За манай байгууллагууд бол сар бүр smart working гэдэг энэ ажилтнуудаа дэмждэг юм арга хэмжээг сар болгон уламжлалт болгон явуулж байгаа. За энэ аяндаа байгаль нуурлын аялал аянд төрүүлсэн байгаа. За энэ болохоор манай байгууллагуудаас сар бүр уламжлалт болон зохион байгуулалт, ур чадварын шалгалт болон за дуудлага ажилтнаа ингэж урмаа тэтгэх тийм үйл ажиллагаанд оролцоод төрүүлсэн байгаа. Мянсан за 19 тавил авалахын клубийн хувьд болохоор үйл ажиллагааны хувьд эхний ээлжинд болохоор нийт ажилчдуудынхаа дотоод нөөц болцоогоор болохоор номын сан клуб, номын сан гэдэг номын архивтай болж байгаа. Одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар бол нийт 150 гаруй ном бол ажилтнуудын сан ажиллахаар болохоор энд одоо ингээд цуглараад байна. Цаашид болохоор уншсан номынхаа талаар ингээд сар бүр ярилцлага хийдэг юм өдөртөгтэй болох юм. За мөн жилд 3-4 удаа алхангаа аялал гэдэг хөтөлбөр бас байж болно. Аяллаа клубтэй хамтраад одоо ийм ном уншингаа аялах юм хөтөлбөрүүд байж болно. За мөн номын зохиолчтой уулзах юм өдөрлөгөө зохион байгуулна. За бас сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. За нийгмийн эмзэг бүлгийн ингээд өөрсдөө сурах бичгээ худалдаж авах чадваргүй ингээд ном худалдаж авах чадваргүй юм хүүхдүүдэд зориулсан ийм сайн дурын өдөрлөг арга хэмжээг бас цаашаа зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.